Сайн бацхан үзэгчтэй Amazon. За Agent Kim-ийн 2 дугаар ангийн эхлүүлэгч чинь. За ойрд манай дэлгүүр дээр бас шинэ бараа энтер ирээд үнэндээ бас зав цаг болж байгаа хэцүү байлаа. Өнөр бас нөгөө хөлөмгийн дэлхийн авраг болж байгаа болохоор яалчгүй шүнжин хөлөмгийн энтер үзээд тэгээ улмаар бол бичлэг бас жоох удсан байгаа шүү guys. За тэгээ 2 дугаар ангийн хэдүүлээ одоо эхлүүлцгээе. Өнөөдөр тийм лайк сабаа дарахаа бити мартаарай guys. 2008 Хоёр Солонгосын инхийн хилцээрийг бэлтгэж өссөн ажилтнууд нэг нэгээрээ хөнөөгдөв. Энэ бүхний ард Хойд Солонгосын тагнуулын ерхий газрын орлогч дарга Ким Жонсон байлаа. Тэдэнд өмнөдийнхнийг сөрвөл ямар үнэтэй төлөстөлдгийг харуул хэмээн манай хүнд орлогч даргыг алах тушаалыг өгдөг. Ким нууц ажилтан маань аргагүй Солонгосын Джеймс Бонд эсвэл Mission Impossible-ийн Ethan Hunt шиг ур чадвартай тул хамгаалтын нөхдүүд түүнд юм болсонгүй. Орлогч даргыг барьцаалж аваад түүнийг өөрийнхөө өмнөр оруулсан тул тэдэн рүү зэргүүд гал нээж чадалгүй тэр чигээр нь гаргалаа. Тэгээд цаашаа галзуу мэт авч явахдаа хоёулаа энд үхцгэх болно гэд шууд машинтайгаа гүрнээс үсэрчв. Хоёр улсын мэдээгээр Хойд Солонгосын тагнуулын ерхий газрын орлогч дарга хамгаалагчтайгаа хамт тосолцсон. Хоёулаа өгсөн байдалтай болтлоо. Гэхдээ хамгаалагч нь хэн гэдгийг мэддэхгүй байна гэж мэдээллээ. Үүнийг өмнөдийн тагнуулын дарга үзэнгээ тэр үнэхээр албаасаа халагдахыг хүссэн бололтой хэмээн үцэж суув. Дүрс солигдож Минжи охины төрсөн өдөр рүү шилжинэ. Эхнэрийг нь яг одоо төрөх тасагт байгаа. Тийшээ яваад оч гэдэг. Эмч түнд сайн мэдэн хүүхэд чинь ив ирүүл байна. Гэвч эхнэрийг чинь би маш хүнд байна гэд манай хүн эхнэртэйгээ салхаас хийж байгаа харагдана. Түүнд Минжи гэдэг нэр өвөл яаж байна? Охин хүүхдэд аав нар их чухал байдаг гэсэн. Тийм учраас чи өнгөрснөө мартаад охиныхоо сайн сайхны төлөө амьдрах ёстой шүү. Тэр бол хоёулангийн чинь хийсэн хамгийн сайхан зүйл учраас түүнд хайр гэж ямар сайхан зүйл болохыг заавал үзүүлээрэй хэмээн амьсгал хураав. Ганцаараа болсон Ким маань нэгэн цаг зэвсэг барин нууц ажиллагаанд явж исэн бол өнөөдөр формула найруулж хүүхдээ угжиж суuna гэж төсөөлөжгүй бизээ. Охиныхоо төлөө нойртой нойргүй хоног өдөр бүр шин зүйл сурч чадлынхаа хэрээр хамгийн сайн аав байх гэж хичээж байгаа нь илт харагдана. Сургуулийн од бандыг нөгөө гарч нь хичээлээс нь ургалж аваад булан тойросноо бүр зодоод тэгээ утсыг нь булан манай Минжи рүү мессеж бичиж байгаа харагдана. Орхинд орсон Минжи нөгөө газар нь очиод нөгөө охтуудтай таарлав. Намхан өвчтөд бол ирж чадахгүй гэсэн болохоор бид нэр ирлээ. Битгий уйлаа гэж яагаад Минжиг маань алгадаад аваа. Минжи тэдэнд би шилжихэр болсон хангалтгүй юм уу? Яах ёстой бэ гэтэл солиотой охин минь би чамайг байранд чинь тавиад өгнө гэж зодтолтол Минжи бууж өглөө түүнтэй үзэлцэв. Гэтэл нөгөө жижиг гарын бүлээн нөхөр чинь цохиж авснаа. Эмхтэй болохоор чинь гар хөрөхгүй гэж бодсон юм уу гэд Минжиг зодж байтал араас нь тоосгодож өгөхөн тэр. Дагалдан баясагч нар нь бичлэг хийгээд баясч байтал толгооноос нь цус гарч бүгд байдал бичсэнийг ойлгов. Тэр яач босоод ирнэстэй гэж байтал найз охтууд нь цагдаа дуудъя гэтэл хинж бити хөдлөөрөө гөлгнүүд минь та нар бүгд хамсаатнууд шүү. Хэрвээ намайг цагдаа дуудвал та нарыг бүгдийг чинь би матан шүү гэд уцнуудыг нь хураагаад ав. Тэгснээ хээрээд санаа зовлтгоо би ах нартай хэлээ зохицуулчихъя гэв. Тэгээ ах нартай орлогынхаа ашгаа хуваажсэн нөхөрлөө залгана. Тэгснээ ахаа бид нар хүн алч шиг боллоо. Цогцсыг нь та зохицуулаад өгч болох уу гэтэл юу солиороод би яаж мэдхийн наати чинь гэтэл Хэри утсын шүрч аваад би Чуканчны охин байна. Хөссөн мөнгө чи өгье гэтэл чи тэрний охин юм бол би хүн байна гэд уцаа тасалтал. Хажууднаас нь эвгүй царайд нөхөр. Хөөсөө юу гэсэн бэ гэтэл зүгээрээ ахаа ялахгүй юм гэтэл бишээ. Чуканчны охин гэснүү. Харин тэгж л ярьлаа гэхэд гайхалтай юм а. Тэгээ яасан гэсэн чинь самсргүйгээр нэг хүн алдсан гинэ. Санаа зовтгүй ахаа би зохицуулаад өгнө гэтэл зүгээрээ наата чи би зохицуулчих. Яг одоо наат руугаа залга гэж салав. Бушуухан хэргийн газар ирээд хайр охин өмнөөс нь бүр харамсчлаа байна гэд Минжиг багажиндээ ийгээд явлаа. Замд явж байхдаа итгэмээргүй юм а. Чуканчны ерхийлэгчийн охин ингээд явж байдаг гэд утсаараа voice record хийхэд мөнгө санаа зовтгүй шүү. Би хүснээ чинь өгнө гэв. Гэтэл хүүе надад мөнгө чинь хэрэггүй. Аавд чинь таларснаа илэрхийлж ийн гээл ойлгочих. Зүгээр л тусалж ийн штэ гэхэд олон долоо юм ярилгүй зүгээр ажиллая гэдгээ гэтэл яа энэ яг тэрний охин мөн байна шүү гэж ёжтой нарахгүй хэлээд гэрийнх нь гадаа ирцгээв. Танаг ирч сайхан ямаа гүнжмэн гэснэ. Аавдаа илж уурыг хүргээд ирэхгүй шүү. Энэ бол бидний нууц шүү гэв. Нөгөө жижиг гарын улаачаас Минжиг хаанаас олж болохыг асуудал. Уцаар ярьсан залуугийн байршлыг өг. Ажил дээр нь манай хүнийг анх удаа ажилдаа ирээгүй байгааг нь гайхацгааж араас нь залгаж байв. Энэ үед Ким хувцсны шүүгөө онгоолгоод олон жил хадгаж тоосонд аргацсан чимдаанаа гарган хувийн бэлтгэлээ базаав. Тэгээ нөгөө байршил руугаа ирээд орчин байдлыг нь судалж байгаа харагдана. Дотор нь нэг ах зээлсэн мөнгөө хугацаанд өгөөсөө болоод хүнд асуудалд орж байгаа харагдана. Түүнийг зодчихсон хугацаанд мөнгө өгөөс нь болж гэрээний дагуу охиных нь эд эрхтнийг авч идэг билээ. Тэгтэл гинт хаалга дуурна. Хоол зөксөн юм уу яасан гэсэн чинь ууг нь цуцалсан штэ гэхэд тэгвэл наатаа очоо хөөгөө явуулаа гэв. Нэг нь очоо шалгатал бүүн төстас болж нялгаж илгхэн тэр. Манай хүн орж ирээд нөхцөл байдлыг хартал нэг охин мансурсан хэвччихлээ. Тэгээ сурсан эрдмээр муусан гөлөгнүүдийг ёстой газар дээр нь бүгдийг арчиж аяв. Хажуу өрөөнд нь паниктж ажитал нэгийг нь бамбаа болгож орж ирээд мишок шиг л нүүдэж өгөв. Тэгсэн гол байн цонхоор үсрээд зүхттал үүдэнд нь төмөр утсаар гинтийн бэлэг барьсан байлаа. Тэгээ хин бэ чи юу өсөд байгаа юм гэж байтал түүнийг нам зөхөж унгахын тэр. Үзэгдэл солигдож Кими хоёр найз түр саадуулахад хонсон байлаа. Бараг л манахаар ирүүжүүлэх юм та гэсэн. Тэгээ би ерөөсөө зодолтой очихгүй энэ зэрлэг бодон чинь л галзуурч өгсөн штэ. Би буруугүй харин салгасан штэ гэхэд харгалзагч нь камер шалгаж байгаа хүлээж ий гэв.
Тэгээд энэ одоо хажууд унтаад байгаа юм уу? Хөөе новшоо сэрээч ээж гэж байх үеэр өмнөд Солонгосыг хариуцсан Хойд Солонгосын тагнуулын ерхий газарт нөгөө зодооны бичлэгийг нэгтэлж байв. Гэтэл нэг с ิจ гтэй хүн харагдсан учраас түүнийг шалгаад үзтэл нэгдүгээр зэргийн аюултай хүн гэсэн мэдээлэл гарч цааш нь мэдээллээ. Тэгээд дарга нарын хуралдааны үеэр үхсэн гэж бодож итэл муу урагч амьд байсан байжээ. Яаралтай өмдрөө туцхай баг явуулж түүний толгойг нь авчрах ёстой гэхэд хүлээж хоёр Солонгосын дээд түвшний хилцээ болоход сар өрөхгүй хугацаа үлдсэн. Ийм үед нууц ажиллагаа явуулах нь гай тарж мэдэн шүү. Өмнөд рүү албан ёсоор захиа явуулж хамтарч ажиллан түүнийг барьж авчрах хэрэгтэй гэсэн саналыг олонхон дэмжив. Гэтэл тагнуулын ерхий газрын дарга генерал Рион нэлээд ууртаагаар та нар ч одоо галзуурсан юм уу? Өмнөдийн бууны нохой бидэнд ямар их хохирол учруулсныг мартчихаа юу гэхэд түүнийг амаа хамгиж намын шийдвэрийг дагахыг шаардав. Тэгээд өрөөндөө ороод хизээ байтлаа бид нар өмнөдийнхэнтэй ингэж хамтарч ажиллах тухай ярьдаг болсон юм бэ. Очоод баривчлаа гэсэн үү? Яг тэрийг амьдаар нь барьж харагдаач. Тийх бүр ямар ч боломжгүй гэснэ. Хэрвээ нууц ажилтан 66 амьд байсан бол магадгүй л байж. Тэр бол ганцаараа нэг сумангч цааш нь харуулцдаг аюултай нэг. Даанч тэр нош 66-г görөөд өөрөө 66 дугаарыг авчихсан гэснэ. Ингээд 66-гийн дүү манад аль бааж байгаа үстэй. Тийм ээ ур чадраараа бараг л ялагдахгүй гэтэл тэгвэл тэрийг яг одоо энэ аваад ир гэв. Өмнөдийн тагнуулын газарт мөн адил мэдээлэл ирлээ. Ким агентийн тухай мэдээ тархаад Хойд Солонгосын тагнуулын албанд хүрчиж яасан гэхэд Ким агенттай олон удаа хамтарч ажилласан Пак Чинчол асуудал тарьж камерт өртсөн бөгөөд хажууд нь Ким агент ч бас байсан байна. Хойд Солонгосоос тусгай баг оруулж түүнийг барьж авчрах тухай албан ёсны мэдээлэл ирлээ гэв. Ингэж нутагтаа оруулж ирэхийг зөвшөөрнө гэдэг байж боломгүй үстэй гэтэл бид Ким шиг үнцэнтэй хүнийг Хойд Солонгос зүгээр өгөөд явуулчихна гэж байхгүй. Бид өөрсдөө түүнийг эхлээд барих ёстой гэдэг. Ингээ нөгөө хулгайчаас охиноо хаанаас олох тухай асуухад тэд нэр Telegram группээр биччихээд хамаг юм устгаад алга болчт юм аа. Уцаар огт ярьдгүй маа гэд тавлсан байдалтай хэлснэ. Ингээд чи энд гимт хэрэгүүлснээ мэдэж гинүү гэтэл өө тийм үү хүүхдээ алдсан хүн алдах юмгүй болдгийг харин чи мэддгүй мүү гэд буугаад толхтол. Юу вэ наа чин жинхэнэ буу биш үсттэй. Гэснэ би тоолсон юм ахаа гэтэл хөл рүү шууд буутчихав. Би охиноо амьд байгаа гэж мэдрээд байна гэж байтал утсанд нь тэнд байсан хүүхдүүдийг дуугаа байлгах ёстой шүү гэсэн мессеж ирв. Зөрүүлээд утсан дууртал энэ ууг над руу залгдгүй юм да яасан бол гэхэд битгий аваа наа чин цагдаа байж мэдэн шүү. Наад уцаа шууд устгаж хаяараа гэв. Тэгсэн чи охины биеийг зохицуулсан байгаа гэсэн мессеж ирв. Яг одоо ийшээ залгаадах гэхэд одоо ямар ч боломжгүй штэ гэж байтал цагдаа нар ороод ирв. Хэри охин аавыг нь ямар амир хүн байсныг нь бодон одоо яах болоо гэж санаа алдж идэл аав нь гэртээ ирэв. Тэгээ охиныхоо өрөө рүү ороод сэрүүн байсан бол чи чинь гарч мэдлдэггүй мө гэхэд харин бүр ядраад байсан юм аа уучлаарай ааваа гэсэн чи. Нүүр чи яатсын тэр Минжи гэдэг охиноос босно уу? За тэр тухай мартаа. Хүмүүжлэхүү өссөн хүүхдүүд манай хүүхдээс өөр л дөө гэж энэ тэр охиноос ч болсон штэ бро. За тэр жах. Тэгэхэд охин нь та тэрний аав юу хийдгийг мэдхүү гэхэд яасан гэсэн чи. Өө зүгээр сонирхоод гэж хариулв. Тэгэхэд чи одоо зөрөгтэй бай. Хин нэгч битгий өөр дээрээ гарга. Үзэлцээл гар заа юу. Чиний нэрийг сонсоход л айдаг болго гэж энэ тэр аргагүй зэрлэг нөхөр байгаа юм шүү. Тэр үед нөгөө гарууд чинь ахаа ингэхэд бид нар яагаад тэр охины зүгээр явуулчих вэ? Асар их баян гэсэн мэдтэй. Барьцаалаад хам хөрөнгөний салгах байсан юм шүү гэхэд тэнгүүдээ сайн л бэлдэхгүй бол тэр бол та нарыг амьдаар чин залгиж мэдэх кобра шүү гэд 2016 онд болсон явдлаа ярив. Тэр бол энгийн нэг юм бишээ. Годамжны хулгайн байж байгаад шантажлж байгаа том барилгын компаниг өөр юм болгосон. 90 бүсийн зэрлэг хүн юм. Уучлаарай эрхмээ та ингээд бидний ажилд ирж саад болоод тохоор чинь бид ажлаа хоцрон штэ гэтэл чи сүүлд яг наатахаа хэлж яагаад яалаа гэхэд энэ удаа тэхгүй уучлаарай эрхмээ гэхэд чи юу гэж бодсон юм өвдөг сөгдвөл чамайг зүгээр өнгөрөөч гэж бодсон юм уу гэв. Үгүй эрхмээ би чин сэтгэлээс уучлал хүсэж байна гэхэд тэгвэл тэргээ биеэрээ үзүүлэх болж тэгээд хагархаа шилэн түүнийг хөвтгөлөө. Тэгэхэд туслахуд нь та тэгвэл яах гэж тийм галзуу хүнтэй орооцлох гээд байгаа юм бэ? Тэр нь туслах ямар хэрэг ван гэтэл би түүнд өртөө юм аа ачиг нь хариулъя да гэхэд ямар ач вэ гэсэн чинь хэрэг дуртай новшнууд юм аа гэснэ. Удахгүй түүнтэй сайхан уулзнаа гэв. Энэ үед нөгөө алдар тагнуулын дүү далаагаар дамжин өмнөд рүү орж ирлээ. Генерал түн танаа ах чинь бол манай улсын домогт агент байсан. Тэр хоёр хамтдаа нууц ажиллагаа хийж хагаад тэрнийг алуулсан. Хэрвээ тэр новш урбаагүй байсан бол танаа ах амьд байх байлаа. Тэгэхээр чи өмнөд рүү явж тэр Жомын толгойг над дээр авчир. Тэгвэл ахын чинь 66 кодыг чамд өгье гэв. Хамаг юм нуучгаа тот руу орж ирээд нэгэн тагнуул өвөдөө уулзаж мэдээлэл авч байв. Кимийн байршил тодорхойгүй байгаа. Гэхдээ найзынх нь байгаа шоронгийн хаяг байна гэснэ. Чи даалгавраа дуусгахаараа цаадуулдаа биднэрт жаахан санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэд хэлээд өгөөч гэхэд яасан өмнөдийн гоё юмнууд их үнэтэй байгаа юу заа гэхэд асуудалгүй маань машины төлхөрийг үлдээч хийгээд гараа зүхтаа явчваа гэж. Такондогийн багш судлагдаад гарч ирв. Тэгснэ нөгөө тагнуулыг гайхаж харснаа. Би өссөндөө хийм хараад байгаа юм шиг байна те гэд гараад яв. Дотгошоо ороод нэг ажилтныхын хувцсыг нь төвггүйхэн бол агаад авлаа. Хөөе би хоол авч болох уу? Яг өсч өглөө гэж итэл нөгөө нөхөр чи хоол зөөгөөд ороод ирв. Тэгтэл яасан удваа за баярлаа ямар хоол байгаа юм гэхэд чи баг чинжол мөн үү?
Чи одоо хингээч нүвэ гэснэ. Наад хувцс чинь жоохон томтсон юм биш үү? Өөр хувцс олж өмсөөч гэв. 66 хаана байна гэхэд юу 66? 66 гэж юу юм гэтэл өмнөдийн нохоонуудын хамгийн агуу нууц ажилтны номер гээд бууга гаргаад харуултал. За чи одоо энгийн ардуудын хажууд ингэж болохгүй штэ гэснэ. Шууд гэрийн аягийг нь хилээд өгөө. Тэгтэл чамаас энэ мэдээллийг авах гэж удах бах таа гэж бодсон чинь ямар хурдан хариулч вэ гэхэд чи зүгээр очиод гялс алах хэрэгтэй шүү. Тэгээ би чамаа гарч байгаа хайж олно гэтэл харуулзагч нь хөө чи ч одоо зогсч өдөө гэсээр бод араас нь гараа авчив. Тэгэхэд манай хүн нэгийг зохиж аваад түргэн тусламж дуудахыг шаарддаг. Ганц хоёр нэмж зохингоо энэ хүн өгөх гээд байна хурдлаачаа гэхэд харуулзагч ороод ирэхэд шууд зурж гараад хаалгыг нь хагаад цухтаач. Нөгөө хулгайч нар чинь нэг студ дотор утсаараа бичиж авсан бичлэгээ янзалж байх нь тэр. Хөссөн мөнгөийг чи өгнө гэж Хэри охин хэлсний дараа би наатаа чи огт сонсоогүй гэж бодоорой. Одоо эндээс гар гэсэн хоолой холбож янзалсан байв. Ер нь би энийгөө болоо жүжигчин болно гэснэ. Нөгөө боссыг шантаачлах байгаа болтой. Цагдаагийн газар манай хүн бүр сэтгэлээр унтсан байцаагдаж байв. Чи энэ бууга хаанаас усан гэхэд юу ч дуурахгүй байлаа. Наа нөхөр чин дуураагүй л байгаа мó гэтэл бид нар энд шүнжин суумааргүй байна. Хурдан хариул. Эсвэл чамтай хатуу аргаар ярина шүү гэснэ. Алуу наатахаа хурууны хэгийг нь уншуулад үз гэв. Нөгөө хэд чинь тэр студиэс гарч ирээд машиныхаа тийшийг нээтэл охин нүлд цус өнөртүүлсэн хэвтэж байв. Тэгээд тус руугаа малаа цогцсон муудаж өмхирдэм байгаа зү. Уутаар би энэ ороолтоо машин өмхирүүлсэн байж та гэж чи зодж итэл Минжи охины хуруу хөдөлж байгаа харагдана. Энэ үед түүний хурууны хээ цагдаагийн газар бүртгүүлгүй байв. Цагдаа нар гайхаж итэл манай хүний утас дуурав. Цагдаагийн ахлагч нь явж ороод утсыг харснаа миний охин гинүү. Гэтэл манай хүнд итгэлийн оч асчээ. Тэгээ хормын дотор нөгөө өрөөнд нь цагдаа нарыг ажилтгүй болгоод гарч ирсний ахлагчийг болон шахаж аваад хинбэ гэснэ. Минжи юу гэд 2 дугаар анги дуусваа гэж. За ингээ 2 дугаар анги бол мөн л 1 дугаар ангитайгаа адил адреналин ялруулсан анги байлаа. Гэхдээ илүү тийм дүрээ танилцуулсан орчил маягийн анги гэх юм уу те. Хинбэ яадаг хүмүүс вэ гэдгийг онцолж харуулад бас эхний хэсэг тэр аав охин хоёрын найдвар холбоог ямар гоё харсан бай те. Ээжийнхэн тэр ухаж явахдаа эсвүүгэн тэр бол шууд зүрхүү ортол авч инлээ. Тэр бол нэлээд сэтгэл төрсөн шүү. Бас тэр жижиг гарын гангстерууд машиныхаа тэшээ нэхэд Минжи хөвчээд штэ. Тэр үзэгдэл надад яг Тарантиногийн кинонуудын машины тэш нийтэх сценүүдээс инспайр буюу сэтэл авч хийсэн байх гэж шууд бодогдсон. Магадгүй яг найруулагч Тарантиногийн фэн баг л та. Тэгээд түнд хүндлэл үзүүлсэн байж болох юм. Тэгээ алч солонгос сериал нэр хизээ яаж дуусах үнэхээр мэдх юм а те. Яг гоё юм болох нөө гэтэл сайхан нам дуусах юм да. Тэгээ бушуухан дараагийн нь үзмээр хэтэл 7 хоногт 2 анги засаж байгаа байхгүй юу. Өмнө Netflix цуурлууд шууд бүх анги нэг дур орчдөг байсан бол энэ удаа SBS гэдэг телевизийнхэн 100% өмч болохоор Netflix-ийн тактикээр явсангүй л те. Бараг энэ ч юм зүг бах гэж бодож байна. Нээлттэйгээд гялс нэг шуураад л дуусчихгүй те. Үзэгчдэд дэлхийд даяар хайп буюу хүлээлт үүсгээд улам их үзэгчдийг татах зорилго агуулсан биз. Нэрэ тагнуулын газрын дарга генералын дүрт нь алдарт Ким Духаны Мива хорондоо явж байгаа сте те. Бас монголчуудтай кинон дээр хамтарч ажиллаж байсан. Мань хүн болон эсрэг дүрийг бол үнэхээр супер гаргадаг шүү те. Өөдөө нээлттэйсэн дээр удаа Пентхаусын дараа Солонгост хамгийн их үзэлт үзүүлсэн цувралаар тодорчээ. Ердөө 2-ын гарангуутлаа энэ жилийн Солонгосын бүх цувралуудаас хамгийн өндөр үзэлт авсан юм лээ. Тэгэд болоогүй нээлттэйсэн дээр удаа үзэлтээрээ Солонгост болон Азийн 8-9 орнуудад номер 1-т бичигдсэн. Дэлхийн жагсаалтад эхний 3-т бичигдсэн талаар судалгаагаар мэдээлэлд байгаа лээ. За тэгээ дараагийн дугаартаа шууд 3-4 дугаар ангийг хамтд нь оруулнаа guys. Өнөөдөр дахин хэлье манайхаа лайк, subscribe дарахаа бити мартаарай. Бас нэрээ сувгоо дэмжиж донет хийхийг хүсвэл description болон тайлбар дундуур гарч байгаа данс руу donation хийлгээгээрэй манайхаа. Урам аваад бичлэгээ арай хурдан хийх юм болоо те. За тэгээ дараагийн дугаараар хүртэл түр баяр таа.